Италиас Монгол руу дугуугаар 40 дэх өдөр. Зураг бичлэг хийхдээ юу ашигладаг талаараа та нарт танилцуулъя. Бас хамгийн сүүлд нь бонус байгаа шүү. Нэгдүг нь болохоор 360 градус бичдэг камер байна. Гар нь болохоор камеранда бичигддэггүй. Бас микрофон байна. Бит хоёр одоо яг хэрэгжилж байна. Per seconda, la nostra macchinetta fotografica fa delle bellissime foto e fare foto è una delle mie grandi passioni. Уртаа нь болохоор бит хоёрын дрон байна. Энэ ингээд сенснүүд нь бүгдөө хамгаалалттай болохоор айгүй хэрэглэхэд амар. Тэгээд удирдлаггүйгээр бас дагаж янз бүрийн ойрхон зайд бичлэг хийн. Дээрээс нь удирдлагатайгаа бүр хоол зайд бичнэ. Per ricaricare tutti questi dispositivi utilizziamo questo power bank che può caricare anche il nostro laptop. Questo caricabatterie con 8 porte ed è molto potente, quindi possiamo attaccare tutti i nostri dispositivi allo stesso momento e con circa un'ora, un'ora e mezza riusciamo a ricaricare il power bank e tutte le batterie. Тэгээ албанд eSIM-ээр хангасан амар SIM-ийнхандаа баярлалаа. Асуудалгүй бүх газар ажиллаж исэн. За тэгээд амар SIM-тэй Амархан баярлалаа. Тэгээд амар SIM-ийн хөнгөлөлтийн кодоор үлдээчи та eSIM хэрэгтэй болол тэндээс ороод хөнгөлөлттэй eSIM агаарай. Бит хоёрын бичлэг хэрэгтэй эсвэл сонирхолтой санагдсан бол найзуудтай шеэрлээрэй.